За сайн байцгаана уу? Шинэхэн бичлэгээрээ олдож байгаадаа баяртай байна. За би өнөөдөр ямар бичлэг хийж байгаа гэхээр What's in my bag бичлэг хийж байна. За одоо ингээ миний цүнхэн дотор юу байдгийг харцгаая. Миний цүнх бол энэ байна. За энэ цүнх бол би яг брэндийг хэлж чадахгүй байна. Ийм брэндийн Kanken гэдэг цүнх байгаа. За яагаад энэ цүнхийг авах болсон бэ гэхээр хүүхэд төрсний дараа хүүхдийн памперсны цүнх буюу diaper bag гэж хэрэг болдог. За тэгээд яг тийм цүнх авах гэсэн боловч тэр цүнх одоо ингээд гадуур байгаа цүнхнүүдийг хараад үзсэн чинь дахиад ерөөсөө хэрэглэхгүй юм шиг санагдсан. Зөвхөн хүүхдээ жаахан байх үед хэрэглэчихэд өөр юмд хэрэглэхгүй юм шиг санагдгаар нь дахиад өөр зүйлд хэрэглэж болохоор цүнх авъя гэж судалж байгаа. Тэгээд энэ цүнхээ сонгосон байгаа. За энэ цүнх бол Шведийн брэнд. За тэгээд энийг бас ийм нөгөө дахин боловсруулах бүтээгдэхүүнүүдээр хийдэг байгальд маш ээлтэй брэнд гэсэн. За тэгээ мөн Шведийн 10 жилийн хүүхдүүд энэ цүнхийг үрдэг. Яагаад гэвэл ингээ нуруу нь ингээ бүгтэр болохоос хамгаалагдсан технологиор хийгдсэн учраас Шведийн 10 жилийн хүүхдүүд хэрэгэлдэг ийм цүнх байгаа. За тэгээд хүүхдээ томорсон ч гэсэн дараа нь аялал зугаалга болон хичээл номондоо үрж хий гэж бодоод энэ цүнхийг сонгосон байгаа. За энэ цүнхийг анх хүүхдээ төрөхөд авч исэн. Одоо хэрэглээд бараг 1 жил болж байна. За энэ цүнхний давуу тал нь юу вэ гэхээр ус борооны хамгаалттай. За мөн ийм арьсан оосортой. За тэгээ мөн нуруунд нөгөө нэг хүндрэл учруулдаггүй ийм одоо үүргэвч нь ийм зөөлөвчтэй гэх юм уу. Тийм учраас ингээд хүнд юм хийсэн ч гэсэн нуруунд ингээд хүндрэл учруулдаггүй, бүгдийнхөөс хамгаалсан, нуруу мөрийнхээс хамгаалсан цүнх учраас маш давуу талтай байдаг. За тийм мөн урдааны керматай, хоёр хажуу талтай юм жижигхэн хоёр керматай. За тэгээд хамгийн том давуу тал нь энэ цүнх нөгөө чиндам шиг ингэж бүтэн онгойдог. Бүр энэ язаар хүртлээ онгойдог болохоор надад маш их таалагддаг. Юм хумаа хийж болоо авахд бол маш эвтэйхэн байдаг байгаа. За тэгээ манай хүү бол энэ цүнхээр бол маш их сааддаг. Энэ цүнхээр чинь тоглон дотор нь юмаа хийн айгүй хэрэг болдог цүнх байгаа. За энэ цүнхээ бол өдөр болгон авч явдаг. Гадуур гарахтаа хүүхдтэй хэрэгтэй зүйлээ хийгээд өдөр болгон авч явдаг байгаа. Одоо ч гэсэн яг өдөр болгон авч явдаг зүйлсүүдээ хийчихсэн байгаа. За тэгээд юу байгааг хамтдаа харцгаая. Хамгийн ихний зүйл бол санитол байна. Одоо мэдээж нөгөө COVID-19 улмаас явсан газараа бид нар бол гараа хариуцчих хэрэгтэй учраас санитол ингээд цүнхнээсээ зүүчдэг. За тэгээд уртлын жижигхэн керманаас эхлэе гэж бодож байна. Хамгийн эхлээд ийм чихэр байна. Дотор муухаарах ч юм уу ингээд гадуур явж байгаа чихэр идмээр санагдсан үедээ ингээд чихэр аваад явж идэг цүнхэндээ. За дараа нь болохоор ийм өсний хавчаар байна. За ер нь бол хүүхдтэй осноос хойш бол задгаа үстэй явна гэж байхгүй. Байнга үсээ хавчих шаардлага гардаг. Тэгээ хавчаараа байнга аваа явдаг. Мөн гадуур энэ төр хоол идэхдээ үсээ дээшээ шуухад амар байдаг. Шууд ингээл хавччихдаг. За дараагийн зүйл бол миний гарын альчуур байна. За энд болоо ихэнх газар бол салфитыг байрладгүй. Гэхдээ гар хатаагч байгаа. Гэхдээ ковидын улмаас бол ашиглахыг хориглочихсон байгаа учраас хүн болгон цүнхэндээ юм гарын альчууртай явдаг. Тэгээ 0 орсныхоо дараа альчуураараа гараа арчичдаг. Энэ болохоор ийм Snoopy-гийн зурагтай ийм альчуур авч явдаг байгаа. За дараа нь болохоор энэ байна. Энэ болохоор бүр маш хэрэгтэй. Одоо ингээд шумууланд хазуулчаад тэг ингээд айгүйх захтандаг штэ. Тэр газараа төрөгчих юм бол ерөөсө захтнаад арчдаг маш хэрэгтэй зүйл байгаа. Японд байдаг хүмүүс байвал энийг заавал авч хэрэглээрэй. Энэ бол энийг төрөгцөн байхад захтана гэж байхгүй. Айгүй сайн бүтээгдэхүүн байгаа. За ингээд уртлынхын жижигхэн керман ингээд дуусчихлаа. За одоо ингээд зөмөр томын нээя. За ингээд доторхын нэгээд харах юм бол доторхын нэг ийм харагдаж байна. Дотроо ийм юмнууд байгаа. Энэ бүр ингээд том онгойдог болохоор айгүй амар байдаг. Хамгийн эхлээд бол манай хүүгийн илүү хувцснууд байна. Жаахан хүүхэд бол нэг хувцтайгаа өдөржингөө байна гэж байхгүй. Гадар дотор явхад хоол ундаа асгана, гуйлгэн гэд зөндөө асуудал гардаг учраас илүү хувцнуудыг авч явдаг. Ийм хөөрхөн илүү нэг подволог, заримдаа нэг юм уу хоёр ширхэг илүү подволог аваа явцдаг. За тэгээд шорт нь байна, илүү шорт нь байна. За тэгээд бас AC-тэй цэрүүхэн газраар удаа явахаар болох юм бол өмд өмсөхгүй болдгоо. Илүү өмдийг аваа явж байгаа. За дараа нь бол манай хүүгийн памперсны цүнх байна. Энэ цүнх бас маш эвтэйх. Одоо ингээд памперс цолдог өрөөнд ороод шууд энд баг жижигхэн цүнхээ бариад ороход болдог. Энэ дотор хүүгийнхаа памперсыг солиход хэрэгтэй бүх зүйлийг хийждэг. За
За энэ дотор юу байгааг харцгаая. За энэ дотор бол ерөнхийдөө иймэрхүү зүйлсүүд байгаа. За одоо ингээд бүгднгийн нэг нэгээр нь гагаа харуулъя. За эхлээд бол манай уугийн салбитдаг байна. За салбитгны энэ таг болохоор маш бас айгүй хэрэгтэй. Яагад гэвэл ингээд нөгөө наадаг таг нь болохоор ингээд байн ингээд ахаар нөгөө амархан салцдаг. Тэгээд доторх салбитг нь хатчихдаг. Тэрний оронд ийм таг хийчих юм бол энэ чинь өөрөөс ингээд салдгүй болохоор ингээд салбитг нь хатахгүй удаан эргэлдэг байгаа. За манай уугийн памперснууд байна. За хэр удаан хугацаагаар гадуур гарахаас шалтгаалаад памперснуудаа хийгээд аваа явдаг. За манай уу бол энэ мэрээс хэргэлдэг. Одоо бол ээл арц марийг хэрглэж байгаа. За тэгээ манай уугийн хэргэлдэг юм тоснууд байна. Манай уугийн харин жоохон биен дээр нь юм гараад хашлын тууралд гараад тэгээд ийм имлгээс ийм тоснууд бичүүлж авсан. Тэгээ энд нь гэрт нь бас байгаа. Цүнхэндээ бас ингээ хийгээ явж идэг байгаа. Манай уугийн шүдийн альчдаг салбитдаг байгаа. Ийм бүзээлцэгний үнэр хамттай. Тэгээд энэгээр бас ингээд хаяа шүдийг нь арчичдаг. Гэтэ гэртээ бол бас хойц хэргэлдэг. Бас энэгээр бас арчичдаг байгаа. За мөн миний хөхний памперс байна. За ер нь төрснөөсөө хойш би аюу сүү сайтай байсан. Гадуур удаан хугацаагаар явхаар бол заавал памперс хийхгүй бол нөгөө хувцс маань нэвтрээд ингээд норчдөг учраас заавал хөхний памперс авч явдаг байгаа. За дараагийн зүйл бол манай хүүгийн одоо ингээд хамар мамард нь байгаа нусыг нь авчдаг. Энэ болохоор энэний юм цавуутай. Энэ тал нь бол хуурай. Ийм хамарных нь нусыг авдаг ийм хөвөн байна. За тэгээд энэ цүнх нь бол ингээд дуусчихлаа. Энэний нэг юм хөөрхөн торон тасалгаатай. Тэгээд ингээд цахилгаандаа ингээд шууд ингээд памперс сольдог өрөөлөө яваад очиход бол болдог. Тэгээд памперсыг сольжол хүүгээ хөхүүлээл ихэд бол амар заавал тийм том цүнх барьж орох шаардлага байхгүй. Тийм хөөрхөн цүнх байна. За дараа нь бол ийм бохи байна. За хаяа бол ингээд хоол ундны араас амаа хурдан цэвэрлэхийн тулд бохи ажилламаар санагдсан үедээ ингээд бохи бэлэн байждаг. Тэгээд энэ доторх нь болохоор юм гоё өнгийн ийм бохи байгаа. За тэгэнгүүтээ хамгийн сонирхолтой нь заяа ийм цаас байгаа энэ бохин дотроо бохиож ажиллачаад энэ цаасандаа ингээд хийгээд хаях зориулттайгаар японочууд хийсэн байд. За ийм бохи байна. За дараагийнх нь болохоор энэ бол миний өөрөө нэгсэн юм хөөрхөн одоо тошлонг байгаа ийм хөөрхөн. За энэ дотор юу байгааг харцгаая. За эхлээд энэ миний нарны тос байна. Энэ нарны тос бол давуу тал нь юу вэ гэхээр нөгөө ингээд шууд онгоогоод ийм стикэн загвартай учраас гартаа зуралтаа заваараад авахгүй гадуур явж байхдаа шууд нарны тосоо сэргээгээд хэрэглэхэд амар байдаг. Ийм нарны тос маань байна. За дараа нь миний ийм уруулын бодог байна. Ийм өнгөтэй. За дараа нь нүдний тусаалга байна. За нүдний тусаалга бол нүд хуурайших. Одоо нөгөө гэрт айгүй AC хацаалттай байгаа учраас айгүй хуурайшдаг. Тэгээ бас нүд аргаад идэг учраас ийм нүдний тусаалга бол ойртой айгүй хэрэгжилж байгаа. За тэгээ эднэрийгээ болохоор би энэ туршлагандаа хийчдэг байгаа. За тэгээд ингээл хийгээл ингээл очдөг. Би өөрөө нэгсэн энэ туршлагыг. За дараагийн зүйл бол манай хүүгийн усныхан сав байна. Энэ нь болохоор ингээд айгүй хөөрхөн онгоодог. Ингээд шууд ингээд соруулна гараад ирдэг. Тэгээ манай хүү соосог хөхдөг байсан учраас айгүй хурдан ийм соруултай саваар уугаа сурчихсан. Тэгээд энэ өөрөө бас нэг давуу тал нь болохоор юу ч гэсэн ингээд онгоогоод нэгж болохоор соруулыг ингээ хаачдаг. За тэгээ бариултаа учраас өөрөө бариад уучна. За тэгээ хүндрүүлэгчтэй учраас ингээ доошоо харуулсан ч гэсэн ус нь гарна гэсэн. Тийм учраас айгүй давуу талтай. Энэ сав бол үнэхээр их таалагдаад байгаа. Тэгээ манай хүү бол ус маш сайн уудаг. Анханаас нь нөгөө ус уугаа сургацсан болохоор ер нь бол чихэрлэг мэхэрлэг юм одоо жимсний шүүс мүүс смути энэ төр хийж өгөхөөр нэг дуртай уудаггүй хэрнээсээ усаа бол нэхэд айгүй сайн уудаг байгаа. Тэгээ энэ сав бол ингээ ээж нартай зөвлөхөд бол айгүй хэрэглээ талаасаа айгүй зүгээр юм байлээ. Хүүхдэд бас барихад амар эвтэйхэн байдаг юм байлээ шүү. За дараагийн зүйл миний усны сав байна. За энэ болохоор Hydro Flask брендийн усны сав байгаа. Би бол энэ усны саваараа энэ бол 750 мл багтаамжтай. Өглөө гэртээсээ усаа ууж аваад гарахтаа энийгээ дүүргээд аваа гарчаад өдөрт нэг 2 удаа дүүргээд уучихад надад бол болдог. За тэгээд ер нь бол ус маш сайн уух хэрэгтэй. За усны савтай усны давуу талууд бол айгүй их байгаа. За энэ нь болохоор ингээл онгоочдөг. За нөгөөч.
усны савтай явсны давуу тал юу байгаа гэхээр юу ч гэсэн байнга усаа ууна гэсэн үг. Бэлэн усгүй явхаар гадуур явахдаа хүн ус авахаас илүү янз бүрийн одоо шейк, смути, кофе гэх хүүтэн мөстэй янз бүрийн юм аавна. За тэр нь бол яг шингэн нөхгүй. Дээр нь мөнгөнд маш их зарлагтай. Тэгээ өөрөө ингээд усны савнда усаа игээд авах юм бол хүн ингээд усаа л ууна гэсэн үг. Тэгэхээр шингэнээ маш сайн нөхөн. За энэ усны савны давуу тал нь бол халуун хүүтэн хоёулынгийн барьдаг. Тийм учраас ингээд жилийн 4 улирал хэрэглэх боломжтой. За дараа нь ийм манай хүүгийн мөслийн давуу байна. За энийг нь болохоор манай хүү дөнгөж төрөөд нялх байхдаа хэрэгэлдэг байсан. Одоо ч гэсэн хэрэгжилж байгаа. Энийг болохоор хүүгээ одоо ингээд унтсных нь хойно бүтээх ч юм уу те сэрүүхэн газар удаан байх юм бол хөл дээр нь тавиад очих ч юм уу. Тийм зорилгоор ашигладаг. Цүнхэнд байнга бэлэн явж идэг. За одоо энэ доторх том нь бол ингээд гараад ирлээ. За энэ нь болохоор дотроо бас дахиад нэг керма байгаа. Энд нь юу байгааг харцгаая. За энэ бол ингээд анх цүнх хахууд ирж исэн юм нөгөө танилцуулгын хуудас нь хөөрхөн санагдаад хайж чадахгүй одоо л ингээд цүнхний арын керманд байждаг. Одоо энэ цүнхний брендийн юм танилцуулга нь байгаа. Харагдаж байгаа юм аа. За дараа нь болохоор миний iPad байна. iPad. За энэ дээр би бол бичлэгээ янзалдаг. За тэгээ мөн хичээл ном гээд шаардлагатай зүйлсүүдээ хийдэг байгаа. iPad маань байна. За ингээд цүнхэн доторх маань дуусчихлаа. За энэ керманд болохоор юу вэ гэхээр хоёр хажуу талдаа юм жижигхэн кермантай гэж хэлсэн шүү дээ. За энэ талд нь болохоор дахиад нэг хавчаар байна. Ингээд нөгөө юм хумаа хавчаараа хаашаа тавьснаа марчих үед хэрэгтэй. Гэлтүү янз ингээ боол хавчаар байж хахад хэрэг болно. За одоо энэчнээ дахиад ийм керматай энэчнээ болохоор ноутбук их зориултаа байхгүй юу? Тийм учраас нөгөө ажил хичээлдээ бас үржих давуу талтай. За тэгээд энэ доктор юу вэ гэхээр манай хүүгийн ийм нөгөө одоо эмнэлгийн дэвтэр монголоор бол одоо ягаан их хүүхдийн ягаан дэвтэр гэж байгаа шүү дээ. Тэр гэсэн Японд бол одоо ийм цэнхэр дэвтэр байдаг. Дараа нь ийм эмний дэвтэр нь байна. За энэ болохоор ийм японочууд ийм эмийн сангаас нь өгдөг. Эмний дэвтэр гэж өгдөг. Энэ нь ямар зориултаа вэхээр эмчийн бичиж өгсөн одоо эмнүүдийг нь энэ дээрээ наагаад бүртгээд одоо энэ дэвтрийг хараад энэ хүүхэд ямар эм тан уусан, ямар тунгаар хэдэн удаа уусныг нь мэдчихэж болно. Ингээд дотор нь бүгднийг ингээд бичээж өгдөг. Эмийн санд орохоор ингээд эмнээсээ гадна одоо эмнийх нь энэ рецептийг нь гэх юм уу, жорыг нь ингээд тусад нь хэвлээд өгчдөг. Тэгээ энэ дэвтэр дээрээ наагаад ингээд байнга эмийн дэвтэр гэж нэрлэдэг байгаа. За тэгээ мөн энэс гадна энэ нөгөө эмнийхэн тайлбарын цаас байна. Им авахаар одоо ингээд тайлбарыг бас ингээд нэг нэгэнгүү бичсэн ийм цаас зурагтай. Тэгээ ингээ яаж уух уу, юунд хэрэглэх үү гэдгийг бичсэн юм цаасаа бас өгдөг. Дараагийнх нь бол миний одоо уншиж байгаа ном байгаа. За гадуур нь бол номын хавцас хийчихсэн байгаа. Энэ хавцас нь ямар зориулттай вэ гэхээр Японд ихэнх хүмүүс одоо олон нийтийн газар метронд явахдаа ном уншдаг. Ном уншихтай харин гадуур нь юм хавцас хийдэг. Тухайн хүн өөрийнхөө уншиж байгаа номыг одоо ингээд яг ямар ном уншиж байгаа гэдгээ бусдад ингээ харуулахгүйгээр өөрийн одоо хувийн орон зайгаа хамгаалж ийн гэсэн үг юм уу? Тэгээд ингээд гадуур нь заавал хавцас хийж уншдаг. Би нэг ойлгохдоо одоо жишээ нь ингэж болно штэ. Нэг одоо гарч ирээд амар тренд болчихсон ном байлаа гэж бодъё. Тэнгүүд би тэр номыг яг тухайн үед нь уншиж чадаагүй бүр нэг 2 3 жилийн дараа уншчихлаа гэж бодоход одоо намайг нэг хүн хараад өө ямар амар одоо ингээд дээр үе ном уншдیں۔ Энэ номыг одоо л уншаагүй байсан болооч гэж бодох юм уу те. Эсвэл бас хүн хүний унших одоо номын төрөл өөр байгаа те. Тэр бүхнийгээ ингээд хамгаалах зорилготой өөрийн хувийн орон зайгаа хамгаалах зорилготой ийм номын хавцас хэрэгэлдэг юм болов уу гэж ойлгосон. Ер нь бол бүх хүн ийм номын хавцас хэрэгжилж байгаа надад харагдсан. Би бол метронд байхдаа хүмүүсийг анзаарахад бол тэгээд өөрөө бас дуурайгаад аваад тэр соёлоос нь суралцаад ийм номын хавцас аваад хийчихсэн байгаа. За энэ номын ингээд хавцыг нээх юм бол би одоо ямар ном уншиж байгаа вэ гэхээр ийм өөдөө тэмүүл гэдэг ном уншиж байгаа. За энэ ном маань одоо юуны талаар бичсэн ном бэ гэхээр эмэгтэйчүүдийн одоо манлайллын тухай бичсэн ном байгаа. Эмэгтэйчүүдийн одоо манлайлал нийгэмд хэрэгтэй байдаг. Яагаад заавал эмэгтэйчүүд тэгж манлайлж удирдаг албан тушаалд эмэгтэй хүн байх хэрэгтэй вэ? Өөрийнхөө тэр нийгмийн орон зай манлайллыг яагаад хөгжүүлэх хэрэгтэй вэ гэдэг талаар бичсэн ном. Би бол одоохондоо дөнгөж уншаад эхэлж байгаа. Тэгээ надад маш их таалагдж байгаа.
За би энэ номыг ямар хүмүүс санал болгох вэ гэхээр мэдээж өсвөр насны хүүхдүүдээс эхлээд бүх эмэгтэй хүн санал болгоно. За эрэгтэй хүмүүс ч уншиж болно. Тэгээд дээр нь надад юуг санагдсан бэ гэхээр яг ингээд гэртээ хүүхдэд төрүүлээ сууж байгаа ээж нар маань унших юм бол айгүй урам зориг авах юм шиг санагдсан. Яагаад гэвэл ингээд хүүхэд төрүүлээд хүүхдээ хараад гэртээ удаан суухаар яг ингээд нэг би чи одоо юу хийдэг, яадаг хүн билээ, ямар зоригтой билээ ч юм уу тий. Тэрийгээ ерөнхийдөө бол мартчихдаг. Ихэнх ээж нар бол за хүүхэд маа л өвдөхгүй байхад болно. Бусд нь хамаагүй гэд ингээд өөрийгөө ерөнхийдөө бол гаргуунд нь гаргачих гад байдаг. Тийм учраас яг хувьдаа би тий өөрөө яг юу зорддог, юу хүсдэг хүн байсан билээ гэдгээ санахыг хүсэж байгаа бол энэ номыг уншаад өөртөө бас урам зориг аваарэ гэж хэлмээрээ айгүй сонирхолтой ном байлээ. За ингээд артлынхын тасалгаа ингээд дуусчихлаа. Айгүй чухал нэг юм яриагоо оргисон байна. За энэ цүнхний одоо ингээд энэ том тасалгааных нь ард одоо энэ хамгийн чухал одоо энэ цүнхний чухал зүйл байгаа. За энэ зүйл нь бол одоо ингээд юм нуруунаас нь хамгаалаад өгдөг юм шиг байгаа. Одоо тэр яг юм хүүхдийг бүхтэр болгохгүй зориулттай одоо юм зөөлөвч юм шиг юм хамгаалт байдаг. Тэгээ бас энэ цүнхний өмнөх загварынх нь юм нь шууд ингээд доороо тавиад суучдаг гэсэн аялал зугаалганд явах та. Энийг бол би бас тэгин гэж бас бодохгүй байна. Юу ч гэсэн ингээд нуруунд байждаг. Тэгээд энийгээ хийгээ цүнхөө үрэх, энэнгүү цүнхөө үрэх хоёр бол бүр ингээд амар ялгаатай мэдрэгддэм байлээ. Тийм учраас энэ болохоор энэ цүнхийг одоо хамгийн үнэтэй болгож байгаа зүйл нь гэж би бол ойлгосон. Энэ цүнхэн дотор байсан зүйл ингээд дуусчихлаа. За миний бичлэг таалагдсан бол та бүхэн миний сувагт subscribe дарж нэгдээрэй. За тэгээд цааш нь илүү олон хүнд түгээж өгөөрэй гэж хүсье. Дараагийн бичлэгээр уулзтал түр баяртай.